Зайв цаана K-drop-ийн зураг игнэрийн дараагийн дугаарт борил өмнөх бичлэгээр болонгууд Butterfly Gamma Doppler Phase 2 татсан. Одоо болонгууд тааруулаад адилхан Glock гэж бодож байна. Glock Gamma Doppler Phase 2 татдаг бичлэг. Ямар кейснүүдээс олох нь вэ? Тэр хурд олж чадна уу лаацаа. За тэгээд ер нь бол K-drop-ос яаж скин татах вэ гэж хүмүүс мэдэхгүй л ах шиг үлээ үргэлж. Тэгээд та нар ингээ харах юм бол skin changer гэдэг энэ байгаа шүү дээ. Энэ дотор байгаа скинүүд болонгууд татхад били скинүүд аахгүй баруудалт нь. Тэгээ маань бол тааруулсан Belly бол гэсэн чинь одоохондоо өнөөдөр бол Belly нь бол алга. Тэгээ маань experiment-ийг татыг мэт арай л үнэтэй. 7100-ийн Belly гэрч маань одоо яах вэ одоо. Тэгээ $4000 хутга өрчээж. Тэгээ болохоор жоохон хойшоо гүлчээ таарах скин юу байв гэдээ таарсан чинь энэ ч Emerald нь байна. Гэтэ field test Emerald авчихсан би Factory New Phase 2 авчвал гоё яригдана гэж би бол бодож байна. Glock Gamma Doppler Phase 1 нь болгоод мэдэн цэгэр өнгөтэй юм байна. За Phase 1 ер нь бол иймэрхүү харагдана. Phase 2 болгоод нугаа харагдана. Phase 3 болонгууд холцтой алаг харагдаж байгаа юм байна. Phase 4 болонгууд алгын жоохон ингээд уурч хилчиж байгаа юм байна. Тэгэхээр юу гэсэн үг бидэрт яг Phase 2 нь хамгийн дээр гэсэн үг. Phase 2 нь болгоод тэгтэй нугаа байгаа байхгүй. Тэгээд бид нар Factory New Phase 2-ыг хаанаас олж болох вэ? Юу хоёрхан кейс нь л байгаа юм уу? Тэгээ байгаа 2 кейсийг нь баг Joker-оор лээсэн дээр байж тарах бах та. Энэ бол Phase 2, адилхан Phase 2. Гэтэ үнэн нь Factory New юм байна. Энэ Factory New унах юм арат. Хоёулаа Factory New унах юм. Тэгээд шууд унах магадлал овуулан давгүй юм байна. Энээс бол унах нь бол хотлаа энэ шимпанзины. Энэ яга монгол хэл дээр болчихоо. Би монгол хэл таарсан чинь тийрээд ах юм. За ингэж. За тэгээд хэдүүлээ дууг нь багасгаад нэг 50% он олгоод үзье. Унахгүй бол хэдүүлээ унцсан юмар нь шууд апгрейдлаад авцсан дээр юм байлээ. Өмнөх бичлэгнээс юм сургамж авсан бэ. Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээд subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзэхгүй да. Өмнөх бичлэг дээр чи яг унах гад ер нь бол амар гүрийсээр агаад унаагүй штэ. Эцэст нэг юм унсан штэ. Тэгээд тэрэн дээр бүр архинд орж унсан штэ. Энд ихт ямар давгүй гэсэн ашиг гэдэг юм. Юу агаад байна та? Тэ би унцны зарцсан уу? Харахгүй л үтэй. Униор амар шат кейс вэ. Ихэнхдээ хог унаа тэгээд заримдаа гоё юм тэгээд надаа гоё юмнууд унаад байгаа юм байна штэ. So come on. Glock Gamma Doppler Phase 2 Factory New. Come on, Glock. Boom. Байтгүй. Бэлдийн 50-ыг задлсан бах те. Тэгээд хэдүүлээ хоёулаач гэж хэдүүлээ ингэж заваарж ирснаас giveaway санаад орсон. Хэдүүлээ хуучин giveaway дээр харагдаа. Giveaway юу дайл хэдийн задарсан байдаг шаасаа. Өнөөдөр ихэд 2 giveaway задарсан байна. Тэгээд жижиг giveaway-ийг хэдүүлээ хийх юм байна л та. За одоо ич. Мартин Belly бэлээ. Энэ Belly бэлээ. Тэгээд бүүстлэх боломж байна. Энэ ховлыг бид алдруулмаар байгаа. Энэ ховлыг би өдөр болгон бүүстэл. Энэ хөпчлийг та бүхэн дөрөвд туссан K-drop байлаа. K-drop тэр үнгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажиллаад $70,000 gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ажиллаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. За, upgrader. Хэдүүлээ одоо яндаагаа үзнэ гэсэн үг. Энийг хүсэж байгаа юм чинь яг зөв би наад Glock Gamma Doppler авмаар байгаа. Field test авахгүй. Emerald нь ямар амартай бэ? Энд чинь Factory New бэлэг байсан биз дээ. Хүн татчихуу. Надаас рүүлээд Phase 2 Factory New байгаад байгаа байхгүй. Энд чинь байхгүй. Энийх нь үнэ дээ. 571 нэ. Шууд 571-ээр бичиж л та. Мөн Emerald тааж. За тэгвэл хэдүүлээ 500-аар хайгаад нэг скин олоод тэрнгээр нь ёндоороод энийг нь хэдүүлээ скин changer руу оруулаад сольж штэ. 30%. I think I got this. Дээрээсээ. Доороос аваач. Okay, I believe. Ороо гэсэн байж тээ. За, доороо 3 дараа нууч. Ялч доороо байсан байна л та. Дэмэж авсаа. За яг алдагдaltaгүй л дээ. Сая апгрейдер дээр бол. За тэгээд тийм Factory New Glock штэ. Phase 2. Яг зөв энийг аваад илүү балансны шорч нь илүү баланс надад $70 хэрэгтэй. За ингээд л авчил та. $21.8 нь буцаад баланс руу орол. Энийг татаал. Come on. Ер нь баг ногоо лоо тэр чигтээ хийчт юм уу? Тэ. Манай одоо олонгууд сэтгэл талаасаа болонгууд ерөнхийдөө нэг юм ягаан лоо
доотой хуучин лоо доот байгаа штэ. Тэрийг тэгээд нэмж апгрейд хийнгүүтээ тэр орлоос олонгод ногоон лоо дооттой гэж болох. Манай угаасаа ингээд ногоон батфлай байлмаа санагдаад тэгээд татцсан л та. Доороо таар идүүлээ. За ямар гоё цэмби ногоон лоогоосаа гэж хүсэж байна. Ер нь бол энэ чи паттернаас янз бүр байгаа. Ой нөө нэлээд ногоон байна. Жохон сяан туяатай юм байна. Окей. За лоо доот руугаа энэ ч ногооноо ийцэн энэлтэй болонгууд нөгөө өөрийнхөө кейснээс унгаасан юугаа ийштэй. Нөгөө доплероо энэ ч дарангууд. Энэний одоо бэйли дут байгаа. Одоохондоо оверпринттэй л бус идэ одоо. Яа их тэгмүүдээ глокос хэлнэ. А ер нь ногоон лоо доот хийх юм. Хээж мэс байгаа юм бэ те. Тэгтээ хээж мэс арай л өнтөлтэй. За ингээд харуул. За яах вэ? Жохон өнгө ойролцоо тийм. Энд нөгөө нюкултор амар секрет уяатай гэрэлтэй л байгаа л да. Бараг ингэнгүүт бараг миний бэлэт бараг л зогцчихл бай. Энэ яг Москвын надад төрсөдрийн бэлгэнд өгсөн. Тэгээд энэ бол яг үндэ хутгнаас илүү л ногоон өнгөтэй юм байна. Okay, looking good. Actually looking good. Миний crosshair-ны өнгөс тийм сян өнгөтэй юм байна. Тэгснээ бас юу юм байна. Манайх нь HUD бас тийм өрхөө сян өнгөтэй юм байна. It looks good. I'm happy. Дараа нэг энэtul харж байгаа key drop дээр өдөр болгон шинэ ски орон тэгж байгаа би маргааш нөгөө өдрөөс ногоон бэйли юу гэж болох уу тэгээд байвал юу татнаа за. Тэгээд дараагийн бичлэгээр явуулцгаая. Баяртай.